наадмаараа аав ээжтэйгээ яаж амтсангүй байж лаа. Тэгээд өнөөдөр ярьлаа. Хөгшин болохоор хүн ингээ хөөгч шиг болчих юм уу яа. Тэгээд ээж 2 хоног гадар уусан юм шиг байна. Манай аав ерөөсөө өөрөө уудаггүй хүн баггүй. Арх уудаггүй тэм татдаг баггүй. Ээж 2 өдөр уухаар жоохон уурн хүрсэн юм шиг байна. Тэгээд өнөөдөр дахиад уух юм уу гэж жоохон муудалцаа маргалцсан юм шиг байна. Тэгээд тэгсэн чинь ээж алга болсон. Өглөөс хойш байхгүйсэн юм. Тэр хооронд би яг залхаж таарсан юм байна. Тэгээд тэгсэн чинь аавтай ээж явж ирсэн. Ээж ороод ирсэн чинь аав тэгээ хэлчихлээ. Хаагур яваад иртээ. Юу хийж байгаа ирж байгаа ингээ хэлчихлээ. Хинтээ ирдэ саралтай ирж ийл. Би яриг тэгээд уцаарсан чи өчргөө үүлээд унлаа. Яасан зүгээр үгсэж. Танаа аав чи ингээ сая загнаад байна маа тэгээ. За яасан юу болсон ягаад загнаа гэдэг чи үүлээд байна. Ээж яасан та 50 хэлдэ ягаад үгүйсээ гэдэг чи. Танаа аав чи намайг ингээ гадаар би гэрээ ажил хийгээд борц хийсэн юм яасан гэсэн юм шиг байна тий. Борц хийгээд ороод ирсэн чи ингээ намайг чи хаагур яваад ирсэн. Өнөөдөр бас их ухах гэж чинь үчигээд загналаа гэдэг үүлээ. Тэгээ үүлээд дугаалгүй. Тэгээд одоо та ямар байгаа юм гэсэн чинь аав чи ингээ намайг загнаад байна. Тэгэхээр хэллээ. За ээж та ээж аавд уцаа өгч юу. Тэгээ би аавыг загнаад үгүй. Гэсэн чи өөрөө гайгүй тавьширч байгаа заяа. Тэгээд би намайг ингээ загнаад байна. Тэгээ уцаа гэж өгч. Тэгээ хэллээ та яагаад юу загнаад байгаа юм бэ? Ээж ингээ борц хийгээл бийжсэн юм шүү дээ. Хэлж байгаа байхгүй юу? Гэсэн харин тийм байх үү? Би 2 хоног ууд чарна. Тэгээд өнөөдөр бас гарч яваад уух юм болов уу гэж одоо уухгүй явцсан болов уу гэж одоо ороод ирэхээр тэгээд хэлсэн чинь би буруудчихлаа. Тэгээд манай айгу ухаантай хүн хэлээд гэлээ. Тэгээд за та одоо бурууга яасан болов ойлгосон болов ээжээс уучихгүй гэд. Тэгээд тэгсэн чинь хэлчихээн. За сараа уучлаарай. Мэдсэнгөө. Нөгөөгийн цаанаас нэг стаа түүжээд ах гэл. Яг энэгээр юу хэлэх гээд байгаа юм бэ? Хөгшин хүн ч гэсэн ингээд одоо юу гэх юм. Өөрийгөө хамгаалуулмаар өнгөөлүүлмээр тэр одоо хоёулах амьдарч байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө хамгаалуулмаар өнгөөлүүлмээр хайрлуулмаар тий. Тэгээд цаанаасаа ингээ гомдломоор уг нь их гомдлоод ах зүйл биш л. Тэгээд цаанаасаа нэг гомдломоор юм байт юм. Тэгээд аюу хөөрхөн санагдлаа. Аав ээж хоёр хоёуланд хайртай шүү. Тэгээд манай аав аюу мандах хүн байдаг. Манай ээж ч гэсэн мандах гэх юм уу? Манай ээж жоохон юм тийм их хүн байдаг заяа. Айгу их. Одоо нэг жоохон хөгшрөөд ирээд тэгэхээр ингээд бүр ингээд одоо ихлэх нөгөө хүүхдүүд нь бүгд ингээд гараа явсан байгаа. Ихлэх хүн байхгүй. Тэгээ бас надад нэг ярьж хөрнө хов зөөж. Надад тэр бол нөгөө нэг хов зөөд байдаггүй. Аав чи инглээ. Би ингээд намайг ингээд өмөр нэгтгээ хэлээд байдаггүй. Ер нь алсуур нь харахад ингээд манай ээж аягүй их хүн байхгүй. Тэгээд ямар ч амар хөөрхөн санагдлаа. Тэр хоёр минь дээ хөөрхий. Манай аав чивсэл амар зүрүүд заяа бас. Oh my god. Хүүхдүүд зүрүүд зарим нэг те. Асуунаа энэ харж байгаа л чи те.